нэрээ багшаа би нэг шөмжлүүлсэн. За. Тэггүй одоо ямар эмэгтэйчүүд юуны тухай яах гээд яриад байгаа юм бэ? Өөрсдийг нэг танилцуулж болдгоо мүү гэж ирээд. Тэгээ шинэ оны ихэнд. Тэгэхээр зэрэг би за өөрийгөө гэхээсээ илүү би ядаж багшигаа бас ямар хүн бэ гэдгийг нэвтрүүлэхийнхаа өмнө би яагаад танилцуулдаг юм болоо гэж ингэж бодсон. 17 номны зохиолч эмэгтэй миний багш ямар одоо зохиол бүтээлээ голчлон тойруулсан гэдгийг хэлээд эхэлчихв. Болно. За 17 юм ба. Дээрээс нь хараа өнөөдрийн сэдв чинь тэрийн одоо хамгийн анхны энэ шинэ оны хамгийн анхны дугаар шүү дээ. За тэгэхээр юу болох вэ гэхээр бид тэрийн өнөөдрийн сэдв чинь хайр байгаа. Шинэ он учраас гоё хайр гэдэг сэдвээр эхлэе ойлгоод өгсөн тийм. Тэгэхээр яг эхлээд энэ хайрынхаа тодорхойлтыг сайн хэлээ явчихна. Тэгэхээр нэрээ шимжлүүлсэн ямар эмэгтэй гэдгийг одоо хэлээд тийм. Шинэ оны мэндийг хүргэе их үзэгчтэй. Ялгаатай хоёрын яриа нэвтрүүлгийн маань шинэ оны хамгийн анхны дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд би та бүхэндээ багшийнхаа бас товчхон танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр манай багшийн хувьд 17 номын зохиогч, тэгээ орчуулагч, зохиолч Жанчвин Нарана гэж эмэгтэй байгаа шүү. Та бүхэн танилцаад аваарай. За тэгээд Ханзны хатан хаадын хэлэлц, миний шүтэн Алла, тэдний хувийн амьдрал 1 2 3 дугаар цуврал. За тэгээд миний л бодлууд байна. За миний хамгийн дуртай ерөөлүүд бас ном маань тий. Тэгээд нийлээд 17 болчихж байгаа юм биш үү? Амьдрал олон гэдэг. Нэр би хамгийн анхны номыг нь дурдсангүй шүү дээ. Хамгийн чухал ном. Тийм. Тэгэхээр яг нөгөө би өөрөө нөгөө хүмүүлгийнхээ одооны нэршлээ шүү дээ. Хүмүүлгийнхээ их сургууль тий. Яг намайг төгсөж байхад маань сургууль чинь гадаадлын дэд сургууль гэж байсан тий. Тэр сургуулийг одоо би ч гадаадлын багшаар ингээ ийм мэргэжлэр төгссөн болохоор зэрэг одоо сургууль хүмүүжүүлэх ухааныг одоо яг тэр сургуульд суралцах ёстой одоо тэр бүрэн курсыг 5 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Бас мөн одоо Москвад байдаг Пушкин институт Арсенал дэд сургууль гэж байдаг институт гэж байдаг тийм. Түүнийг одоо зохиосоор бид нөгөө тэнд оюутан байхад нөгөө стажировкаар явдаг. Түүнийг бас тэнд сурж исэн. Тийм. Тэгэхээр одоо бас өдий насан хүртэл өнөөгийн энэ нөхцөл байдалд эртлээ би чинь энэ амьдралыг туулж явахдаа жаргал, зовлон бүгдийг нь л тэнцвүүл үүрээл ингээ явж байгаа эмэгтэй штэ. Тэгэхээр өдий хүртэлх одоо юу эсэг үзэх те хүний амьдрал гэдэг чинь дандаа инээж явах биш. Дандаа гунж готроо толгоогоо өнжүүл алих биш. Тэгэхээр энэгтэй нэг л алдуулахтаа дуулах шахтаа шарал. Тэгэл нэг мэдсэн чинь нөгөө бусдад сургаал хайрлах биш те. Тэгээд яг нөгөө өөрийнхөө хөгдөж юм сургаад ингээд байхаар хүмүүсгүй та эн чинь фэйсбүүкээр өчнөө олон юм хүмүүст одоо та ингээд хэлж байгаа энэ юугаа бас олон түн өөрийн чинь сонсох дуртай, үзэх дуртай, харах дуртай ийм хүмүүст та бас хэлж түгээж байвал ямар юм бэ гэд нэг биш удаа гэдэг биш нөгөө лайв цөөхөн хийдэг байна. Тэгэхээр нөгөө та лайв хийгээчгүй лайв хийх тийм зав зайтун алгасан чгүй тэгвэл телевизээр ингээд юу яагаад чи та юм шиг контент ингээд хийгээч гэдэг чинь ашгүй нөгөө шавтайгаа хоёлаа ийм хийх болоод тэр ч бас нэлээд олон дугаар яад гарч явна да тийм ээ. Тийм тэгээ шинэ он болохоор зэрэг шинэ оныхаа эхний дугаарыг бэлэгдлээ одоо бид хайр гэдэг сэдвийг сонгож авсан. Тэгэхээр өнөөдрийн хайр гэдэг энэ сэдвд 2022 оны хамгийн ихний дугаар яагаад хайр байна гэхэд зэрэг мэдээж ерөөсө хайр гэдэг энэ монгол хэлээр дөрвөн энэ үг англиар бас яг дөрөв хэсэгтэй байгаа ч тийм яг монголоор дөрөв хэсэгтэй тийм яг энэ үг өөрөө
бүх юмний ундраг юм шиг надад санагдаад би энийг эрхлэе гэж хэлсэн байхгүй. Өөрөөр бүх юмний ундраг. Зөвхөн ирэмийн хайр биш шүү дээ. Энэ хайр гэдэг чинь эцэг их нүүр хөвгтдээ үзүүлдэг хайр. Ирэмийн хайр, багш шавийн хайр, найз нөхдийн хайр, ахмад хүмүүс, залуу хүмүүсийн одоо элбэн төхнүүлэг хайрлаж халамжлах хайр. Хайр ерөөсө түмэн янз байхгүй юу? Тий. Тэгэхээр зөвхөн хүн одоо суртуунд хүн битгий хэл амьд хүртэл, адуус хүртэл нэг хайрлаж байгаа биднээс харагддаг шин. Тийм бол өнөөдөр бол энэ олон хайрын дундаас бит хоёр яг өнөө цагийн энэ хайрыг нөгөө ирэмийн хайрыг бит хоёр суулж байгаа дундаас ингээд анхаарах хугацаанд ярьчих гэж бодож байна л та. Тийм яг энэ заавал ирэмийн хайрын яасан суулж аваад ярих гэж байгаа юм би гэхээр зэрэг би шинэ бэлэгдэл хүн болгонд мөрөдөл байгаа. Тэгэл одоо ямар ч эмэгтэйгээс өгшинч бай, залууч бай, хинч бай те. За ташин онд юу үсэж гэн гэл ингэх юм бол би бол нэх гоё тийм хайртай учирмаар байна гэдэг энэ хариултыг олон эмэгтэй хүн хэлнэ гэж би бодож байна. Өөрт толгоос нь 70,000 гаруй эмэгтэйчүүд байгаа шүү дээ Монголд. 70,000 гаруй. Тэр хүмүүс бол шинэ андаа нэг сайхан гэрээ эзэн эхнэрийн түшиг гэрээ эзэнтэй болчихсон гэж бас бодчихсон байгаа шүү дээ. Бүгдээрээ л тийм бодолтой байгаа шүү дээ. Гэтэ харин тэр хайрыг яаж бид нар гаргах вэ? Хэрвээ тэр хайрыг бид нар зөв олж авч зөв гаргаж ингэж чадах юм бол даал биш тий 70 болж багсах ийм бас юу гэдэг одоо юу гэдэг ийм ягууртай гэдэг лээ. Тэгэхээр яг өмнөд хэлэхэд одоо жишээ чи бол одоо гэр бүлтэй эмэгтэй шүү дээ нөхөртэй хүүхэдтэй тий. Тэгэхээр чиний энэ амьдралд туулж яваа жаргал завлан одоо минийхээс өөрөх нь шүү дээ. Яг тэгэхээр би тодорхой хугацаанд бас яг ингээд илүү бүтэн ингээд нөхөртэй хүүхдээ одоо ингээд амьдарч исэн тэр цаг үе надад бурхан яагаад ч юм тэрийг богинохон зааж л дээ. Тийм. Тэгэхээр одоо нөгөө яг нэг тийм гоё хайртай, сайхан хайртай асар их хүндэл оршсон. Нэгнийгээ айхтар одоо дандаа хүндэлдэг, хайрладаг ийм хайр яагаад ч юм уртудаа насгүй байдаг юм шиг би хэд хэдүүнийг харж би бодож исэн байхгүй. Дэндүү их цагаанаар амьдрах, цагаанаар хайрлах нэгнийгээ энэ бас дэми юм аа да гэж би тэр хүмүүстэй ч гэсэн ярьж суусан. Тэ. Тэгэхээр нөгөө хайр өөр хит цагаан байж болохгүй. Нөгөө алга шаазгал шиг гэдэг шиг. Тасаас хэрэг шиг хэрэлдэж одолтоод нэг алж чадчих гадаж болохгүй. Хоон шиг ерөөсөө хайрм гэдэг ингэж бас болохгүй. Хаа нэг ам мөрөх юм гарлгүй л яг тэр үеэр бас баараа барцтай гаргаж ийн гэж бодоод цаашаа ингээл үргэлжлүүлээ сайхан ингээ яваад байх. Энэ л амьдрал юм уу да гэдэг би одоо шийдэл төрсөн дээ. Тэгэхээр одоо шавиныг хайр ирэмийн хайрыг юу гэж бодож чинь чи гэр бүлтэй хүн шүү дээ. Тэгэхээр чиний зүгээс яаж харагдаж байна? За би хамгийн түрүүнд гэр бүл дээрээ нэг тусгаад одоо бодогдож байгаа юм гэвэл би нэгэ одоо орой болгон бид нар барьж унтдаг байхгүй. Жишээлбэл одоо бид нар чинь ингээл өдөржингөө одоо жишээлбэл хүүхдийн хоол хош гээл түнтгнэл тэгэл юу гэдэг жоохон нуруу бүр ингээд чилчин штэ. Тэнгүүт оройд унтахаасаа өмнө гэдэг байхгүй. Өчнийхаа нэг нуруу нэг жоохон атгаад бариад өгөөч гэхэд янзын гай атгаж өгвөл тэгэл намддаг байхгүй. Эсэргээрээ би ээж хүнийхээ хайрыг яаж мэдрүүлдэг вэ гэхээр бас байран дээр. Нөгөө хоёр чинь ингээл оройд унтахгүй томтолцол нааш цааш болно штэ. Алин наашир гэж байгаа сайхан нуруу бүрээ нилээд сайхан халуун алгаараа юуг нь өхөл гарын сайхан төөнж бариад инхээр манай хоёр дороо унтчихдаг. Хаа нэг
нөхрөө бол дандаа барьдаг гэж бодлоо яриад байх вэ. Үнэхээр хамгийн их ачаа үүрдэг, хамгийн тоодгүй юм байна. Яг манай гэр бүл нэг нүг үлгээд өнөө мөн ингээл жижиг томгүй барьчаал ингээл өөрөө ядраад унтдаг бол хаа нэг бас нэг юм нэг жоохон ажлынх нь ачаал дэндүү ихтэй энэ нүдэн дээр харагдаж штэ. Жоохон ядруухан байх юм бол үгүй алуу төмпөнтэй усанд нэг хөлөөд үрчгтэй хүлийн ядаргаа бол бие ядаргааг тайлдаг ингээд нэг хаа нэг төмпөнтэй уст хүлж өгөх нь миний хайр юм уу да. Тэгэхээс бол одоо юу гэдэг орчин цагийн залуучуудыг хайраа юу вэ сайн уу гэд өдөр тутамдаа би бол уцаар нэг ярьдаг тийм гэр эзэгтэй бол биш байхгүй. Үе цухалцдаг миний тэр нэг чин сэтгэлийн л одоо тэр нөгөө нэг халамж миний магадгүй надаас гарч байгаа таны илдэг нөгөө гой хайрын ундрах юм болов уу гэж бодож байна. Тий. Тэгээ хоёр хүүхэдтэй би нэг хайрлалөө гэл өнсөж долоогоол ингээд хасаа илүүтэй. Би организмд нэг унтахтан сайхан ингээд массаж хийж өгч яана гэдэг миний ээжийн хайраас гадна хамгийн том хөрөнгө оруулалт байх гэж бодож байна. Би бол мөнгө одоохондоо хүүхдүүдэд хадгалж амжаагүй ч гэсэн өсөж том болоод одоо юу гэдэг амруу нээж байгаа нэг жоохон ч гэсэн хоол нэг ирүүлтэй. Би ирүүл ингээд жоохон ч гэсэн ингээд нэг юм хөвгчлөлтөө өсөж байгаад нь би хувь нэмрээ оруулсан шүү гэд би нүүр бартам ам бартам би хүүхдүүдэд хэлж чадах болов л гэж өнөөдөр хичээж байна. Тэгтээ чадахгүй ч яж маа. Чадахгүй ч ээжүүдийн тоонд орж магадгүй шүү дээ. Гэтэ би хичээж байна. Миний хайрын барайл юм да. Одоо танд амар сонир санагдчихэв нөө. Үгүй барай чинь угаасаа яг одоо миний нөгөө зурус үтсэн 6 жилийн амьдралд хамгийн их байсан юу. Тий нөгөө би өөрөө өглөөний нөгөө 11-с оройн 20 цаг хүртэлх ийм урт ажилтай байсан юм шүү дээ. Байнгын нөгөө зогсоогоор хаяад гэртээ авсан чинь. Гэртээ очиход уже 9 сар мар болно шүү дээ. Тэгэхээр ийм хүн амьдралыг бас залуудаа үтсэн байлээ би. Хүн харахад зүгээр сууж идэг ажил гэж байгаа. Уг нь бол гэхдээ тэр бол тийм зүгээр сууж байгаа ажил бол биш. Маш хүнд ажил байсан тэр бол байнгын мөнгөний ажил гэдэг чинь өөрөө тэр хүнийг цаавар идэж өгдөг байхгүй. Тэр их түрээс тэр их энерги янз бүрээс энерги хөдөлгөд маш их хүнд ажил. Тэгээд яхаар нөгөө нөхөр чинь болохоор хайцангуу нөгөө төрийн албан хаагч байсан тийм. Тийм болохоор одоо надад утгын илүү богино цагаар ажиллана шүү дээ. Гэтэ урлагийн хүн байсан болохоор нөгөө бас илүү цагаас зарцуулдаг байсан байх. Тэгээд байгууллагын дарга болсон хүн тийм зэрэг ансамблын дарга болсон байхгүй. Тийм болохоор чи бас л оройтно. Тэгээд нөгөө хоёр хүн хоёулаа завгүй. Тэгээд нэг орой нэг арай гэж юусмус гэж уулзж байгаа шүү дээ. Тэгэхээр би тэтгэсэн байхгүй ээжтэй. Та ямар гайгүй юм айгүй гэх юм. Гэхдээ харин би нэг бараа харж байна нэр. Хэрдэж заав байхгүй. Бас нэг их гоё заримдаа хэрдэж энтэй байвал айгүй бас айгүй зүгээр айтайхан болчих гэдэг хэлмээр юм дааж заавал. Тэгтээ нөгөө тэр амьдрал нь бид хоёрт өөрсдөнд нь их тааламжтай байсан юм шиг байгаа юм. Тийм учраас нэг хоёр хүн ивэ олоод байгаадсан ба шүү дээ тэнд чинь хөрхий. Одоо бурхан шалгалтал тэр юу болохоор айгүй дурсамжтай айгүй нөгөө нэг харилцан найрсаг байдал гэдэг шиг тийм нөгөө их ховор арай гэж уулзж штэ тэр чинь шөнийн бор хоногтой тийм тэгж байгаа усууд чинь хэрүүлж байдгүй юм байна зодонч байдгүй юм байна ерөөс юу ч байдгүй юм кватаас ингэж тийм манай хаад ийм нэг л хийж байгаа юмнуудаа харилцан солилцоод тэгэл маргааш нь бас дахиад пион гэл ингээ гаравчиж хайдаж гаравчиж. Тэгэхээр ийм завгүй амьдрал залуу наснд л байдгийн байна да гэж би боддог. Одоо жишээ нь өдөө 50-60 та болсон хүмүүс тэгнэж байхгүй шүү дээ. Тийм. Гэтэл яг өнөөдөр 20-30 та хүний амьдрал чинь тийм байт юм бэл. Бас яг жинхэнэ ид нөгөө буцалж байгаа нас тэгэлээ гэд нэг их ядарч унж очиод исэн чинь байхгүй л дээ зөв. Гэхдээ л барай илээ барины хэмжээнд бас байна шүү дээ. Энд чинь хөөх юм хүн тос байна тийм.
Тэгэхээр их сонир эрэгтэй хүмүүс гоё байдаг шүү дээ. Харин тэгдэж их сонир. Тэгдэг. Одоо тэр гарны урд чадвартай байна уу? Эсвэл тийм мэдрэл зэдрлийн олд юм уу мэдэхгүй. Би нэг сайн барьчтай байсан гэж хэлж нэг. Эсвэл загнаас түүх байгаахгүй ирдэ чи өстө хүн чинь хэзээ гэж хэлж ийсэн ингээд. Тэгэхээр нөгөө хайр өөр аягүй олон янзын хэлбэр илэрхийлсэн төмөн янз. Тийм. Дүрм бас байх шиг байна. Хайр болгоны дүрм гэж би байдаг байх гэж боддог. Одоо өнөө цагт ялангуяа хайр өөрөө бодтоор оршин тогтмож үгүй юу гэдэг хүртэл бас их санагддаг болчиход байгаа шүү дээ. Би өчигдөрхөн одоо нөгөө гайд жүжигчин Баясгалан гэдэг одоо манай зохиолын дууны хатаан гэдэг шүү дээ. Баясад дутаагаа би ингээ ярихгүй. Тэгээ би тэгсэн. Би чиний зөвхөн чамд ингээ сонсоод надад ямар гоё бай. Би ойр сонсог байсан биз дээ. Энийг ингээл сүм өвс гэл эхлэнгүүдгүй ёо эн чин нэргээл юм биржигээ сүэд байгаа цаан чи. Тэгэхээр одоо эн чин нэг энэ юу шүлэг өөрөө ямар ч тансгийн аялгау бүр хачин гоё тий. Чи ямар дэндүү гоё дуулсан. Тэгээ ингээд нийлхий зэрэг чи нэг дуу дуулна байгаа. Шинэ минь дуу дуулаач чи. Жос гоё гоё дуу дутагдчихжээ шүү цаан чи ер нь гэлдэхгүй. Тэгсэн чинь манаа тэгж байгаа байхгүй. Үгүй гоё шүлэг хэрэгтэй шүү дээ. Бич. Тэгээ танд тийм гоё шүлэг байвал одоо би тэрний чинь хараад шууд гоё хөгжмийн зохиолч өгөөд гоё дуу болгоод дуулахад би бэлэн л байгаа шүү. Надад сэтгэл таарахаар гоё хүний зүрхэнд хүрсэн гоё шүлэг аялгау аль нь алга байна. Тийм болохоор би муудад дуулахгүй юм биш шүү дээ. Би дуулмаар байна. Би ард олондоо гоё дуугаар баясгамаар байна. Дарамж яг миний тэр дуулж исэн дуунуудын чинээнд хүрсэн тийм дуунууд. Тэрийгээ давсан дуул бараг дуулна гэхээс шүү дээ. Тэрнээс доошлоос нэг 2 он гинсэн дуу би дуулахаар бас арайчтай гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр би инглээ гинтгэн бодод нэрээ юу гэлээсэн. Хөөе сонноос эн чин тэгвэл боддоо дандаа эн чин эзэнтэй дуунууд, эзэнтэй шүлгүүд, аялгуунууд гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тийм дуу дүрхгүй байна, ийм аялгуу шүлэг дүрхгүй байна гэдэг чинь хайр өөрөө ийм юу болоод байгаа юм биш үү? Дэндүү хөнгөн болоод байгаа юм биш үү? Тэр үеийн жинкнээсээ хүнийг нэгнийгээ бүр хөсөн өрөөдөж те ийм одоо сэтгэлийн бүр хаанаас нь гардыг гэмээр тийм ариун нандин гоё онч хийсэн тэр үгнүүд алга болчиход байна, аялгау алга болчиход байна. Тэгэхээр одоо тийм байхгүй байна гэдэг чинь энэ ерөөсөө явж явж юу болчихсон бэ? Хайр өөрөө өнгөцгөн болчиход байгаа юм биш үү гэсэн чинь яг тийм биш гэж байгаа юм. Тэр энэ дээр яг санагдаж байна. Нөгөө тэр үеийн асчижсэн тэр 20 жилийн өмнөх тэр гой гой хайрууд одоо 20 жилийн дараа алга болцсон байна. Хэрвээ байгаа бол энэ дуунууд төрнө шүү дээ. Тийм шүү дээ. Төржил ах байхгүй. Тэгэхээр энэ чи хөг байхгүй юу? Хайр хэд чи хөглөгддөг. Хин нэгнээс хөг авдаг. Тэгжээч сая дуу төрнө, жүжиг төрнө, кино төрнө. Тэгэхээр одоо нөгөө дандаа нэг тийм амны уншлагаараа л хайр л гэдэг байгаа болохоос биш хин нэг бүхий л зүрх сэтгэл оюун ухаан хамаг байдгаараа хайрлж тэр хайр байхгүй болцсон юм байна. Орчин үед ерөөсөө яагаад юм бэ дэлхийд айлч ч гэсэн юу байхгүй юм шиг надад санагдаад байна. Гэхдээ тэр олон гоё дуучид бас хайрчв. Үгүй тэр олон гоё кино шиг хэлээднүүд хайрчв. Гоё кинонууд хайрчв. Дэлхийдээс адилхан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө нэг юм бид нар тэгэхээр бас нэгэн бодлын хацтай бид нар ид залуу байхад ид 20 30 таа ингэж яхад биднэрт зориулсан юм шиг тэр гоё гоё дуу мó бүжиг наадам бүгд болж исэн биш. Тэгэхээр амар сайхнаа. Бас азтай юм а гэж бодож байна. Тийм. Харин сонноос одоо чи санаж нүггүй юу бит хоёр юу би чи нөр хэлжсэн шүү дээ та нарыг тэр гай бичдэг гэд эхнэрийн заавар гэмт төрлийн анх гасан зэрэгс би биччихсэн. Тэрийг би яагаад бичээд байсан бэ гэхээр би одоо нэг их хүн муулах дуртай өөрөө төгс боловсрсон
амтан болохоор бичээдсэн биш байхгүй юу? Энэ гэр бүлийн харилцааг энэ нэвтрүүлэг маш сонир өнцгөөс их тийм бас айгүй айхтар хөөрхөн хатгаж ингэж гаргаж ирээд исэн нэвтрүүлэг байхгүй юу? Тийм учраас би тэрнийг ажигласан биш. Энэ бас их сони юм а тий. Яг ингэж хүний 92 хүний харьцаа өнөө цагийн эхнэр нөхрүүдийн харьцаа энэ дотор 20 жил таньсан ч байна, 30 жил таньсан ч байна, 2 жил нэг гэртээ 2 жил болж байгаа юм ч байна. Тэр эднээс ингэж хоорондын харьцаа ямар байна вэ? Яг толсон газар сандарсан нөхцөлд эвгүүтэл байдал эвгүүтгэхэд хэн нь яаж байна? Нөхөр нь төвчээртэй байна уу, эхнэр нь төвчээртэй байна уу? Хин хинийгээ хүндэлсэн хүндлийн харьцаа аль хүрээ тасарж байна? Энэ болгоны чи ингээд сонжоод үзэх юм бол маш нарийн өгүүлэмжтэй нэвтрүүлэг баггүй юу? Үгүй. Тэгээ би нөгөө тэрийг задлж ингээд бичээд исэн шүү дээ. Одоо миний хэд хэдэн энэ бодлууд дээр байгаа да ер нь. Нэлээд олон. За бараг бүх дугаарыг эхнээс нь ахвал бүх дугаарыг тэр нөгөө Ариунагийн гэр бүл хүртэл бүх дугаарыг бичижсэн шүү дээ. Тэрийг бүр хүлээдэг. Тий. Оо ёстой яриад юм бэ. Үгүй нэрэ тэгж хүн чинь эхнэр хүн тэгж болохгүй юм биш шүү дээ. Нэрэ нөхрийгөө тэгээ аваа ичсэн шүү. Яана гэл тэр их олон залуухан хүүхнүүд асар их сургамж болж ирсэн шүү дээ. Миний тэр бичижсэн тэр шүүмжүүд уг нь бол тэгээд одоо ч гэсэн та тэрийг үргэлжлүүлээчтэй гэдэг байхгүй юу. Данч нөгөө тухайн үед тэр Ариун олон хүний нөхөр тэр ихч дүүсэн гэдэг усад аюулгүй бүдүүлгээр над руу дайрч тавшилсан учраас би тэгвэл болоо те заавал энийг ингэж ийм бүдүүлэг харьцаатай хүмүүст би ингэж надад алга байхгүй шүү. Ямар NTV намайг та манай энийг бичиж өгөөрэй гэдэг надад ямар мөнгө өгсөн юм би чинь сайн дураараа л хийжсэн гэж. Гэтэл тэр бол яг нэгэсэндээ сэтгэл зүйн бараг хичээл шахам юм байсан байхгүй юу. Үгүй задлаад сая тэгээд ийм нөхцөл технэр нь инглээ тийм нөхцөл эдний баг гэж би баг гэж яриад бичээд идэв гэсэн байхгүй юу. Би гэр бүлийг баг гэж үздэг. Тэгэхээр гэр бүл өөрөө амжилттай явах уу, амжилтгүй явах уу багийн тоглолт байхгүй бас. Эхнэр нь заач чадахгүй хөвтөж хийдэмий орилж чарлаад байвал нөхөр яадаг бах нь. Нөхөр хичнээн автоо сэргэлэн залуу байгаад эхнэр нь нэг олигтой заавар өгч чадахгүй тэр нэг хэдэн жарч нь олигтой хэлээд өчөхгүй бол нөхөр нь өөрөө чадах гад байдаг. Хэлээд өгч чадахгүй болохоор ууралдаг. Гэтэл эсэргээр эхнэр нь бүр таг сухайн бүр өстө ганцхан ч эвгүүлж чадахгүй айлын нөхрийг тэр эхнэр яаж уран чадварлагаар юу яаж юм. За үгүй одоо наад чи ингэ за эргүүл яг болох гэдэг гэл ингээд магтах үед нь хөөрхөн магтаад тий энэ чинь зохицол байхгүй юу. Багийн тоглолт бас зохицол дээр нь явагдаад байсан. Энийг одоо нэгсэндээ би хөл бөмбөг тайлбарлагч шиг тэрийг тайлбарлаад байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүмүүс их тааламжтай байсан юм шиг байгаа. Ингээд үзчихсэн. Тэрнийг үзээд би яг тэр бусад хүмүүсийн адил зарим гэр бүлээс таашаал авдаг, зарим гэр бүлийг үзээд ивэдээ бас ингээл хоёр хүн үл үрээрээ учирчихсан энд үзэж тараал яваан байна да зайлуул гэж эвэлэгч хэрэг гарна тий. Зүгээр тэндээс би нэг л юмыг айгүй ихээр гайхдаг, одоо ч гайхдаг байхгүй юу. Тэр нь юу вэ? Хайр гэдэг үг яасан үнгүй болцсон юм бэ гэж. Хараа арай л гэдэг юм тий. Ерөөсөө биш дээ. Тэр нэвтрүүлэгт оролцсон 90% нь хайраа юм уу ханаа гэж дуудсан. Нэр байхгүй болчих орч үед. Юу гэж вэ? Одоо бидний үед бидний дээрийнх нь ч нөхрөө та гэж дуудсан шүү дээ. Би ч та гэж дууддаг байсан шүү дээ. Нөхрийгөө маань нөхөр надаас ах байсан л да. Гэхдээ би та гэж дууддаг байсан. Тэгэхээр нөгөө эхнэр нөхрийн хоорондын харилцааны үнэлэмж энэ дээр алдагдаж иржээ гэдгийг би энэ нэвтрүүлгээс олж харсан. Дээрээс нь гадуур явж байгаа ч гэсэн бүгд л нэг л их хайраа гэсэн үсэд амар уутгартай. Яагаад уутгартай вэ гэхээр нэг шок яриаг сонсоод би бүр зөв үрцэн байхгүй юу. Facebook дээр тэр шок яраа байсан. Яасан гэсэн чи би яагаад хайраа гэдэг юм бэ? Ямар зовлонтой би энэ ч одоо хүн болгон хэрэг айгүй уутгартай байна гэдэхгүй. Тэгсэн чинь нэг залуу гэж үгүй энэ чинь хамгийн харилцааг эрүүл авч үлддэг үг чинь энэ болчиход байна ихгүй юу шүү яхаараа гэсэн чинь
энэ чинь бас их хэцүү шүү дээ. Нараа цэцгээ навчаа дулмаа гэж хэлэх чинь яг үндэ бол нуата одоо ямар нуаагүй юм байх биш. Ам альтэр шүү дээ. Боо хэрүүл дээр шүү дээ. Тийм учраас эхнээс чараа, амрагч чараа гэсэн шүү дээ. Ямар юу вэ? Амар. Би чи тавлаад байгаа юм гэсэн ч үгүй гэсэн. Надад энэ нэстэ үнэхээр аимшигтай сонсогдсон шүү дээ. Юу гэсэн үг, хайр ийм хүн болцсон гэж юу гэдэг. Ерөөсөө нэр байхгүй. Би ганцхан гоё гэр бүлийг харсан шүү дээ. Бүгдээр хараа, ханаас, хараа, тэрийг гэдэг. Син чи ганцхан их нэр их гоё хэлсэн шүү дээ. Шанхаа гэсэн шүү дээ. Шанхаа. Өдөрнгийн их нэр. Хөргөн байгаа тийм. Тэд чинь гэртээ нөхрийгөө шанхаа гэдэг боддог байхгүй юу? Хөргөн байгаа. Хөргөн байж. Хараа яг шанхаа гэж. Тийм нэрээ шанхаа. Шанхаа гэсэн. Яа энэ ч л ястаа гоё гэрэл дэнда гэдэг. Яа түүхэд бид нар чинь бүгдээрээ нэг тийм юу яадаг байсан байхгүй юу? Одоо эхнэр нөхрүүдэд янз янзаар хөрдөж дууддаг шүү дээ. Тэгэхээр ямар ч тохиол одоо жишээ нь тэр хэрвээ эхнэрийн завд орж ирэх тэр гоё нэрнүүд орж ирэх л ёстой байхгүй юу? Орж ирэхгүй байгаа байхгүй юу? Арай л гэдэг. Гоё гэрийн нэрнүүд гоё гэрийн нэрнүүд тэр орж ирэхгүй байгаа шүү. Тийм. Жишээ мэдрэлгүй гардаг байхгүй тэр өгнөд ч ерөөсөө ингэж. Тийм. Тэгэхээр штамбанд ороод бие одоо нөгөө нэг жоохон юу эхлээд модох гэжснээс үүд магадгүй нөгөө төрөний тэр залуугийн хэлдэг тэр муухай шалтгаан ч бас энэ нөлөөтэй хийж болно шүү дээ. Тийм. Тэгээ ямар зандад би алга зэрэг ханаа гэл авчдагсан байхгүй одоо чинь бас ямар ч тохиолдол ууралж байгаа хүн ханаа гэд ингээд бас нэг жоохон зөөлөвж ууралдаг байхгүй тий уралмаар байсан ч гэсэн нөхрөө ханаа дуудсан чинь яаж уурлах юм бэ тийм биз дээ чи ямар ч утсан эвгүй штэ тэгт чинь нөгөө ч гэсэн чист намайг тэгжүүн доороо тавг гэдэг авсан тэрэгтэй даах юм чаа даа гэл. Энэ чинь нэг хэсэгтэй айгүй хөөрхөн юу болсон шүү дээ. Гэхдээ энэ бол нэг юм болоо айгүй бас бусдад сургамж болж байгаа шүү дээ. Тийм ер нь бол айгүй. Тэгэхээр хайр өөрөө одоо энэ ч үл яг бас нэгдсэн одоо ямар ч байсан нэлийн хэдэн сар жилиг өнгөрөөсөн гэр бүлүүдийн донд болж байгаа нэвтрүүлэг. Гэтэл одоо залуухан тэг бүр одоо жоохон өсвөрийн хүүхдүүд за эдгээр чинь бас арай өөр хацааны шинж төлөв эднэрт чинь байгаа шүү дээ. Бүр одоо ахын тусдангууд шүү. Тэгэхээр энэ олон хосууд л гэж ярьж шүү дээ чинь бүгдээрээ. Хос бол өөр өөр юм түүхтэй байхгүй юу? Хос бол өөр өөр юм гэсэн жаргал зовлонтой байхгүй юу? Гэтэл тэнцвэргүй хос буюу хайр биш тооцоо нөгөө их ашиг хөөцөлдсөн гэж ярих юм уу? Мөнгө харсан. Эсвэл аман дээрээс нь хайр дүүл ямар ч мэдрэлгүй гарч байгаа ийм гэр бүлүүдээс байна шүү дээ. Нөгөө дээр хоёлаа нөгөө эрт төвдөр яриад хэрэгт ордог гэдэг сэдв байна шүү дээ. Бид нар бол ер нь ихэд ойлгомжтой тодорхой. Том асуудалтай тэгээд том хэрэгт орсон шүү хоёлаа. Нэвтрүүлгээ бүр хаад зогсоож болох дээрээ тулжсэн дүүг байхар шүү тий. Тэгэхээр үний юмыг л монголч сонсч чадхал болсон байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ямар сандаа яг энэ хайраа гэдэг усуудын хідэн яг хайртай юм. Хідэн яг энийгээ өвдөд хэвтгэхэд сахиж хонох юм. Хідэн яг одоо энэ босгосон амьдралаа эцэстээ тултал чигээр аваад явах юм. Хэдэн яг үнэхээр хайраараа холбогдсон юм уу зөвхөн эрх ашигын удаа өнөө маргааш хүүхдэд том болгуулчих гад тэсэж байгаа юм уу? Энэ болгоомж өөрөө ялгаж салгах хэцүү ийм байдалд орчод байгаа байхгүй энэ цаг үе чинь. Түрүүн та амар жаргалгүй амьдарч ш цаан чинь. Тийм байна. Дуу ол нэрээ үнэхээр л хайран дээр хөглөгддөг том урлаглалтаа. Дууг би нэрээ саяхан сэтгэлийн сам юмаа гэж нэг гоё үг сонссон. Одоо хүний сэтгэл хэрэг ширэлдээтэй, хэрэг дайхтай байна. Дуу бол тэр хэмжээгээр нь саманж тэр одоо нөгөө нэг чи хаанаас юм уу юм болоо сонсч тий.
Тэгээд миний гой сургалтанд ад жаргалын үндэс гэдэг төвийнхаа сургалтын багшаас энэ үгийг сонссон. Тэгээд дуу бол тэр ширэлтээсээ бүгднийг ингэж тэнэлгэж одоо тэгштгэх тийм ягууртай ийм одоо гайхамшигтай увцтай гэдэм аа гэхийг нь сонсч ирсэн л та. Тэгэхээр нэрэл бид нөгөө хайраар хөглөгдөж тэр олон гой аяг шиг гүг хөлбрийг оноож гарахгүй байгаа юм байна. Тэгэхээр хоёлаа дараагийн удаад нэг ойр моххон нэг сайхан караокед ч юм уу та гоё дуулдаг штэ. Энэ дууны сэдвийг бүр тусдаа сэдв болгоод дууны сэдвийг бол тусдаа сэдв болгоод хайраасаа салгаад тий болно шүү дээ чинь ерөөс болохгүй байхгүй. Яг хайртайгаа холбогдуулаад нөгөө дуу хэлэхээр зэрэг яг тэр тухайн үеийн өдөр гарч ис за бүр тэр дээр үеийн бүр 50 60 оны дуу за бүр ёстой нэг гигэлзээ тий хараад яг энэ 90-ад оныхоо бодох юм бол тэр үеийн үг тийм ганган биш. Ерөөс дөрөв мөрт. 70-80 он соёл эрдэмтний дуунууд бол тийм одоо өстө сүмс гэдэг шиг тийм биш шүү дээ. Тийм. Зүгээр одоо энгийн юм шиг мөртлөөсөн юмыг аяггүй тийм игэл мөртлөө игэлгүй хэлчихэж байсан байхгүй юу? Тийм учраас биднээсийн яг жинхэнэ хайрыг тэр дуунууд яг илэрхийлж чаддаг байсан юм шиг санагддаг. Одоо жишээлбэл саяны энэ соёл эрдэмтний 50 жил аваад дуулагдсан шүү дээ. Хайртайхан чамаага мөн гэдгийг харах нүдмийн эндүрээгүй. Хайрын сэтгэл чинь хിവэрээгээд хайрын зүрхмийн андуурваа гэж байна. Тэгэхээр хөрх андуурваа хөрх гэж байгаа үг байхгүй юм чинь. Тэгэхээр эн чинь нөгөө юмыг нэг тийм эвлэггээ хэлчихэж байгаа. Тийм байна. Би ч одоо чамайг чинь яг л одоо миний энэ яваа насны хань юмдаа гэж бодож явталмаа. Одоо миний нүд үгэн тэгжэл харсан чамайг гэтэл яг ингээд харсан чинь зүрхээрээ танихад андуурсан байж би гэж байгаа байхгүй. Хийхэн том андуурвах хөө гэдэг. Яшаас нарийн хэлж байгаа. Гэтэл одоо тэр бүр тэр 50 60 он болоод ирэхэд чийстэй явсан зүгийн чинь ширтээ энэ төр гэдээ бас их гоё. За тэгэл янзгаах юм бараа наран таньс чимээ нэр нь таньсан юм энэ төр гээд хөөх морь балтайгаа холбоод явж өгнө шүү дээ. Тэгэхээр нөгөө дуу өөрөө сэтгэлийн сан гэж түрүүний хэлдэг шиг энэ хайр сэтгэлийг юу бас хөглөдөг байсан бэ гэхэд дуу хуураас гадна кино шиг жижиг хайрыг хайр гэдэг жижиг төр байлаа шүү дээ. Бид нарыг одоо баг залуу байхад буурхан минь одоо хэд тоглогддог ч үлээ дээ бүр ерөөсөө тийм 10 хэд тоглож тухайн үед бүр айхтар. Тэгэхээр нөгөө яг хайр гэдэг юм тэр үед илүү их үнэн жишээ илүү их одоо бүр гүн зүрхнийхаа угаас яадаг байсан болол мэдэрдэг байсан болол одоо орчин үед чинь өглөө хайраа гэж оройн салчдаг гэдэг шүү. Танилцал хайраа. Юуны тохон төрөөг хайраа тийм. Тэгэхээр энэ хайр гэдэг үг чинь өөрөө байна шүү дээ. Асар их хүндлэлт хийсэн үг байхгүй. Уг нь бол тийм. Чи бод өөрөөсөө өөрхийн нэг хайрлах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хайртай өмнө чи бүх юм гоё харагдаад явчихдаг. Тэр яаж ч ийсэн хүлээн зөвшөөрдөг. Тэр мөн их агууд хэвчээрээ. Тийм? Хэрвээ тийм үнэхээр одоо дурлалцаагүй үнэхээр хайрлаагүй бол одоо юу яриад байгаа газар солиор гэдээ яваад өгнө шүү дээ. Тэгэхгүй дээ хэлдэд байгаа юм байхгүй юу? Тэгээд энэ чинь тийм эсрэг төсрөгцөл ингээ үүссэн юм шиг атлаа. Тэнд бас ингээ нэгдэл оршоод байна. Тийм. Багш их гоё хэллээ л дээ. Шинэ оны өмнө их сайхан бэлэгдэлтэй үг тийм ээ. Хайрыг хүсэж байгаа хүн болгонд энэ шинэ он тэр хайрыг нь авчрах болтугай гэсэн энэ сайхан өрөөлийг тавьж штэ тийм ээ. Одоо юу гэдэг хань ижилтэй болох юмсан гэж бодож байгаа нэг эмэгтэй сайхан хань түшигтэй хань заяадаг. За би нэг сайхан сүйтгэр ач зээтэй болох юмсан гэхт нь одоо шинэ он чинь хүн бэлгэлдэг гэдэг юм те. Хайр өөрөө таны хэлдгээр асар олон янз байдаг болохоор тэр хүсэж байгаа хайр нь шинэ ондоо ирэх болтугай гэж багшд хоёр чин сэтгэлээсээ бас үзэгчдэдтэй
хүсмээр санагдсан. Тийм энэ чинь ерөөл бас энэ ерөөл багтна гэж хэлж байдгүй шүү дээ. Ерөөсөө хүнд баярлаа гэдэг үг багтдаггүй. Уучлаарай гэдэг үг цөөддөггүй. Тийм. Тэгэхээр нөгөө ямар ч үнэгүй атлаа бусдад ямар их баяр баясгалан эерэг сэтгэл бодол урам зориг хүсэл мөрөөдлөг төрүүлж идэг хэдхэн үг байдаг байхгүй юу? Энэ үгнүүдийг одоо хин нэгнээс ингэ сонссон хүний сэтгэл зөөлрч идэг. Сэтгэл зөөлрнө гэдэг маань өөрөө нөгөө хүн байх тэр оршихуйда ингэж төгсөрч идэг байна л да. Тэгэхээр хүн байх оршихуй өөрөө хичнээн ийм зөөлөн эерүү ямиг сайн сайхнаар гэгийг ингэж тусгаж харна уу тэр хэмжээгээр нөгөө хүнээс чинь хайр хүртэл гоё гарч ирдэг байхгүй юу? Бусдыг хайрлалтаа хүртэл гоё гарч цензургүй гоё хайрлаа шүү дээ. Ёстой нэг тэрний тэр үстэй байна уу үсгүй байна уу халзан байна уу бүдүүн байна уу тарган байна уу ерөөсөө сонирн биш. Тэ? Үнэхээр одоо тэр дурсан хүн бол ерөөсөө гайхамшигтай харагддаг байхгүй юу? Жама бүтээр чи яах гэдэг юм бэ наа угшаар юмараа гэж. Миний нүдээр та харсан бол гэдэг. Миний нүдээр харсан бол энэ чинь амар өөрхөн байхгүй. Тэгэхээр тэр хайр нь өөрөө би аль болох урт настай удаан жаргалтай байгаасаа л гэж би энэ удаа бол тэгж л өрөмөр. Яа тэгэхээр зэрэг эн чинь энэ олон зөрж өнгөрч байгаа хүмүүсийн дундаас нэг хотод тэ яг зэрэгэлдээ ингээ хашаа байшинд амьдарч байгаа бити хэл өөр хотод тэр бүгд өөр ус твд амьдарч исэн ч гэсэн нэг олцсон ус байдаг хгүй юу? Байна. Яагаад ямараа нэг мэдэхгүй яаж хийж байгаа нэг хэлэлцсэн байдаг тэ. Тэгэл одоо нөгөөдөлтөйгаа ингээл ууц боломжгүй байсан ч гэсэн ингээл заа нэрээ гээд ингээд байнга л одоо өнөөхрөө тэмүүлээд байдаг. Хэрвээ одоо ингээд үнэхээр явж байгаад ингээд тааралдаад би энийг олцсон болоод нэг эхний нэг сар одоо чухам байдгаа тий ердөөс үг одоо энэ тэр сарын хурдан дөрвөө өнгөрнө гэж ихтэй хиндрээ. Тэгэхээр нөгөө мэдээж амьдрал хэрвээ дандаа тийм байдаг бол тэгмэдлээ утгатай. Тий. Гэхдээ аль болохоор хайр өөрөө хүн болгоны хүслэнд хайр нь өөрөө урт удаан жаргалтай үргэлжлээс тэр нь ирээдүйн хамгийн сайн сайхан амин амьдрал болж төгөлдөж бас сайхан өөр ач зээтэй тэ одоо удам судраа үргэлжлүүлсэн ийм сайхан баяр баясгалантай үйл явдлаар бэлгэж байгаасаа. Тийм. За тэгээд хамгийн гол нь нэг гоё ойлгодог. Энэ л хайр хамгийн чухал нь энэ. Ойлголцсон хайр шиг гоё хайр байхгүй. Сүлдө бүр ингээд нүд мүдний тохиол ойлголцсон ч шүү дээ. Одоо заавал тэгж хүй хай гэж хэлүүлэх шаардлагагүй тий. За манай нөгөө сэлбэлцсэн шүү. За болохоо байлаа гэдэг шүү дуулахаас шиг ийм болдог тий. Зүгээр яг хуу мэдээж онцлог хүмүүс байдаг л да. Одоо хувийнхээ характераас болоод ялангуяа ирчүүд тэр тусмаа Монгол ирчүүд шиг ийм дуугүй дотгошоогоо дандаа үгээ зайлигдаг, санаагаа зайлигдаг тий яах гэдэг мэддэхгүй ингээд нэг олон хүүхнүүдтэй зэрэг үерхцэн одоо орчууч бүр хэнийг алдсан байлээ шүү дээ 4 5 гэж ярьж штэ тоо бол агуу болсон байлээ шүү цаана бол дандаа эмэгтэй хүлээж чаналалт болцсон өртчээдэг тий ингээд ерөөсөө нэг юм дуугүй гөлгөр тий аль хүчтэй аль чарлж чадсан өнөөхий чинь наашид гээд дуудаад аваачиж идэг. Тэгэнгүүт айных муу хааштай болигээд арай айдуурн янгууд нөгөөх нь одоо нэг шималэг тийм татсан юм байдаг шүү дээ. Тэр нь бас өгүүлэгдээ дахиад алуу түрүү ингээ бүү нэг тийм эргүүд байдаг шээ болцсон. Ирчүүд нь ерөөсө толомгүй. Яг түүхэд дотоод сэтгэлээднээс чинь гаргаж чадахгүй байхгүй. Тэрний арталт эмэгтэй хүн шаналдсан гэдэг л ойлгомоор байгаа юм тий. Бүхэл бүтэн ертөнц буюу бүсгүйн заяа тэнд чинь хүлээгээд байгаа байхгүй юу?
яасан болоо Яа тий. би таалагдаагүй болоо миний ийм юм таалагдаагүй болоо гэл тий. Тий. Тэгээд эмэгтэй хүн юу гэж боддог вэ гэхээр зэрэг хамгийн гол нь одоо тэр ингээд хүлээлтийг эмэгтэй хүн хүлээж чаддаггүй байхгүй. Тасар татаал чи надад таалагддгүй гэдэг л шулуун өгөл ер нь эмэгтэй хүн хүлээж идэх тий. Нэг болвол нийлнэ, нэг болвол за чи үнэхээр таалагдах байна. Баяртай л гэж ирчүүд маань шулуухан хилээд өгчмөр байгаа нь тий. Уг нь бол тийм болдог уу? Дааж Монгол ирчүүд ихгүй. Үгүй тий чи бүр аягүй уусаад тий. Бүр ерөөсөө одоо нэг аль за тэгж байгаа их өөдгөө бид нар чинь бас бүр бас харж байгаа хамгийн муу юм чинь. Бүр тэнэг. Яа зачем тэр нөгөө босдууд нь харин ч бүр за энэ л чинийхтэй гэдээ бүр хилээд байхад хамгийн болохгүй хамгийн ажил муутай хамгийн анка муутай хамгийн хартай за юу хамгийн амьдрах чадвар муутай өөрийг нь насаар нь үлийн үзэх тийм юм битээр очоод наалтчдаг тийм бүрээстэй хэрэг байхгүй. Тэгэхээр одоо шинэ он хийж яхад ийм юм яриад юугүй ч юм. Хоёулаа зүгээр л хамгийн гэгээлэг хайр энэ онд хүн бүхэнд ирэх болтугай л гэж ерөөсөө. Үгүй багшаа ингэмэр юм байна. Энэ ч айгүй чухал сэдв байхгүй юу? Шинэ ондоо Монгол ирчүүд миний одоо үнэхээр айгүй эвгүй санагдчихж байгаа бол тэр эмгтээдээ бити хүлээлт үүсгэж сэтгэлийн шаналн дунгаа шууд л зүгээр за хоёулагийн зам мөр нийлэхгүй байна. Одоо хоёулаа ингээд нэг замаараа нөгөө замаараа явъя гэдгээ иш шулуухан хэлчихжээ. Тэгэхгүй бол тэрний чинь ард эмгтэн хүн шаналж идэв. Өөрийгөө буруутгах гэдэг. Гоо сайхан өнгө үзэмжин таараагүй мó тохироогүй мөгээд өөрийгөө голчээд тий. Өдөөс гондж идэв эмгтэн хүн тий. Гондж. Яг хуу эдгээр чи хэлэхгүй л дээ. Яагаад ч гоогаад хэлэхгүй. Зүгээр л нэг арга байж болно шүү. За. Чимээгүй л яваад өгнө мэдээ тэгвэл. Яшиг. Тэр чимээгүй явалтыг нь бас эмгтээчүүд маань чимээгүй явуулаа бас сурчмаа. Яг тэгэхгүй ингээд шаналаад тэгтээ тэргүй алга болцсон үний араас хэдэн өдрөөр дэрээ нэгтлээд л уйлаад шаналаад тэр маань яач байгаа элэг дэлүүгээ. Красиво оставаться гэж нэг үг би байдаг чамд гэд хэлээдсэн ш. Сайхан үлдэж сурах гэж нэг гоё юм биш тий. Тий. Яах юм тэгтээ тэргүй зам нийлэхгүй заяа нийлэхгүй хүмүүсийн араас тэгээд нэг хаалн шүрнэж ойлж тавих бахилдаж янзаар болох шөлмөсийн ингээд гэр анд начаал ингэж ингээд ям шаардлага байхгүй. Зүгээр л болохгүй болвол тэгсэн байгаа ш. Болох байсан бодвол алин дэнгэрэн болчихлоосэн байл гэдэг тий. Тийм болохоор энэ онд ерөөсөө хүн болон хүссэн хайраа олоосыг яа. Тэгээ. Тэгж нэвтрүүлгийн төсөлөө тэгж хийсэн дээр нь шиг байлаа. Урай маань юу болох вэ? Надад ингэж боддог таашаа. Хайр байгаа цагт хүндлэл оршно гэж. Тий. Ерөөсөө чих гоё шүү. Яг тий. Ерөөсөө хүндлэл байхгүй бол хайрлаж чадахгүй шүү. Халамж гарахгүй шүү. Тэр хүнээс сэтгэл гарахгүй шүү. Бүр тий. Яг болж байна. Мөн энэ шин түр үердгүй ялуу. Хайр хүндлэл хоёр чинь нэг юм амаа гэж нэг үг биш үү. Ингээд зангидагдчихж байгаа юм биш үү. За ингээд ялгаатай хоёр нэвтрүүлгийн маань ялгаатай хоёрын яриа шүү тийм ээ. Одоо бүр яриандаа халаад нэвтрүүлгийнхаа нэрийг бүр хоолтойгоо ойлоод идчихлээ гэдэг шиг тийм. Ялгаатай хоёрын яриа нэвтрүүлгийн маань шинэ оны шинэхэн дугаараар хайр гэсэн сайхан одоо сэдвийг багшд хоёр онцлон ярьлаа. Тэгээд эх ондоо та бүхэн хайр дүүрэн бэлгаараа. За тэгээд хайрын ерөндөг бол хүндлэл юм аа. Тий. За ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар уулзтлаа. Тун удахгүй уулзтлаа. Төр баяртай.